Одоо тэр шинэ залуугаас манай хотынхан их хүлээлттэй байгаа байх гэж бодож байна. Зүгээр шинэ хотын даргад бол зөвлөхөд бол ер нь манай нийслэлийн бол ер нь хотын дарга нэгтийн эгэл их тансаглал ямархал багтаа байх их дуртай гэдгийг шүү. Тийм учраас өөрийгөө тэр нэг тансаглал ямархлаас их холуур авч явах хэрэгтэй гэж би зөвлөмөр байна. Тийм шинэ хотын даргыг мэдээж хэрэг их ажил хүлээгдэж байгаа. Тэгээд өөрийнхөө хариуцлагыг бас ойлгож ухаарч байгаа хаа гэж бодож байна. Ер нь нийслэлийн одоо ихтгэл найдварыг авна гэдэг бол үндэ тийм амар зорилт бол биш ээ. За авч чадахгүй бол ер нь өөрийнхөө ирээдүйн карьерийг ч одоо ингээд оруулах гэдгийг энэ залуу өрөвш ойлгож байгаа гэж бодож байна. Хотын дарга Нямбатар ихээр сайн ажилласан гэж бодож байна тийм үү? Би бол удаа хэлээд байгаа шүү дээ. 16 оны сонгуулийн дараа ардын намынхан Улаанбаатарын их мэдлийг авангуудаа бидний хийжсэн бүх ажлыг зогсоосон. Одоо гэр оролын метро, BRT, одоо гих мэтлэнгээр юм бүтээн байгуулалтын бүх ажлуудыг одоо маш их хонзонтой зогсоосон. 16 онд ялж гарч ирээд одоо Батболд хотын даргуулсан шүү дээ. За ингээд энэ ажил ерөөсөө энэ ажлаа зогссон байж хахад харин Нямбатар гарч ирж бол энэ ажлуудыг тодорхой хэмжээгээр урагшлуулсан. Метроны ажлыг урагшлуулж гисэн. Тийм үү? Тусгай замын автобусны ажлыг гэр оролын дахин төлөвтэй ажлыг эрчимжүүлэх чиглэлээр явсан. Гэхдээ би саяхан бас хэлжсэн маш их хичээл зүтгэл байгаа нь үнэн боловч яг энэ хот байгуулалтын асуудлын талаар бол нэлээд мэдлэг муутай хариуцлахгүй амтсан гэдгийг бол би бас шүүмжилж хэлдэг. Жишээ нь одоо би ганц жишээ гэхэд одоо энэ сэлб төв дээр баригдж байгаа энэ том хороол бол энэ Улаанбаатарыг бол маш том гамшигын бүс болгоно. Энэ бол бүр энэ нам давхрын орон сууцны бүс байсан байхгүй. Яг тэгвэл тэр цаашаа хандгаад хүртэл явж байгаа энэ их том орсголыг одоо энэ орон сууцны хорооллууд бол гамшиг болгоно. Би одоо энд бол үнэхээр санаа зовж байна. Одоо хойд цуслангийн бүсүүд бол ирээдүйд ер нь таг хаагдантаа тийшээ бол ер нь амьдрахад маш хүнд нөхцөл үүссэн. Гэх мэт чинь ингээд хот байгуулалтын ерөөсөө төлөвөг ойлгоогүй ингээд хичвтгүүлсэн. Жишээ нь одоо тэр яарам руу одоо тэр нэг яарамгийн газрыг одоо янз бүрийн аргаар аргаалга авилгалаар авсан тэр одоо хүмүүсийн бизнесийг дэмжих гэж хотын захиргааг яарам руу явуулсан явдал маш хортой болсон. Тэр яарам бол тэг зогсолтын бүс болсон. Уг нь хотын захиргаагийн чинь баян оршинтай байх хэрэгтэй байсан. Би данх тэгээд төлөвлөсөн байсан. Тийм учраас зүтгэл нь өөрөө ингээд хот байгуулалтаа сайн мэдхгүйгээс болж нэлээд одоо тийм байдлыг нэлээд хүндрүүлсэн байгаа шүү гэдгийг бол би хэлээд хэлдэг. За харин Нямбатарын огцрос асуудал дээр нэг маш ноцтой юм харагдсан. Маш ноцтой юм харагдсан. Улаанбаатарчуудаа өөрийгөө удирдахс байхгүй болсон. Одоо бол Улаанбаатар хотыг бол Улаанбаатарын ард иргэд сонгохоо тавихаа болсон гэсэн үг. Нийслэлийн дарга юм байхыг Улаанбаатар хот мэдэхгүй болсон. Манай иргэд мэдхээ болсон гэсэн үг. Нутгаараа удирдах ёстойг устгах хийсэн. Гэхдээ энэ ажлыг хийсэн яг ингэж өөрийгөө ингэж огцруулах тийм үү өөртөө энэ гай тарсан энэ ажлыг хийсэн хүн Нямбатар оюун эрдмаяр. Өөрөөр хэлбэл нийслэлийн өөрөө удирдах хэсэг устгасан байхгүй. Ардын нам 22 онд хууль гаргаад нутаг дэвсгэр засгийн удирдлагын тухай хуулийн дээр нэмэлт өөрчлөлт оруулаад ерөнхий сайдад нийслэлийн засаг даргыг огцруулах эрхийг өгсөн. Томлох эрхийг өгсөн. Гэхдээ чинь нийслэлийн иргэдийн хурлын онцгой бүр эрхийг асуудалсан. Ерөнхий сайд огцруулах хэрэгтэй байгаагүй. Энэ огцруулах саналыг зөвхөн иргэдийн хурлд оруулдаг хэрэгтэй байсан байхгүй юу? Тэгээд иргэдийн хурл шийддэг байсныг оюун эрдэнэ Нямбатар нутаг дэвсгэр засгийн нэгж хуулинд өөрчлөлт 22 онд оруулахдаа Улаанбаатар хотын даргыг шууд ерөнхий сайдын мэдэлд өгсөн.
Одоо Улаанбаатар хот бол үүндээ зүгээр агаантлаг болчихлоо шүү дээ. Ерөнхий сайд дарахын томилдог тийм үү? Нийслэлийн удирдлагыг шийддэг. Тийм учраас би хэлээд байгаа. Одоо Улаанбаатар дээр орж байгаа бүх асуудлыг Пүрэв гэдэг залуу хариуцахаас илүү учрал хариуцнаа. Төгжрлийн асуудлыг учрал хариуцнаа. Бохир цэврийн асуудлыг учрал хариуцнаа. Хог хаягдлын асуудлыг учрал хариуцна. Яг гэвэл Пүрэв бол зүгээр Улаанбаатарчуудын сонгосон дарга биш. Манай нийслэлийн сонгосон хүн биш энэ хүн бол тийм үү? Энэ бол учрлын томилсон хүн. Тийм учраас учрал бүх хариуцлага үлдээ. Одоо Улаанбаатар хотод ямар нэгэн юм ярих юм болох юм болвол тийм үү учралтай л хариуцлага.